Ер нь яг миний хамарны хаглаанд орсон хамгийн том шалтгаан бол дотроо ингээ хууралтай таславчин ингээд дали тэгээд энэ дотроо бас нэг тодорхой хэмжээний тийм уйлахаа үүссэн байна гэдгсэн. Тэг хамгийн том зорилго нь болохоор нэг амар бүтэн гоё юм сулдаг болохын төлөө орж байгаа. Тэгэхдээ яг ингээд одоо гэрэлт ингээ харагдчихвэл яг энэгээр ингээд нэг тийм ханхаагад ороод яг миний үндсэн хамарны яг нэг ясны нэг одоо аахгүй тэнгүүд эндээс ингээд нэг юм доошоо ингээд нэг хуураад орсон юм шиг юм байгаад байгаа. Тэнгүүд яг энэ хэсгийг нь болохоор миний өөрийн мөгөөрсийг авч ингэж дүүргэж иж өгнө гэсэн. Тэгээд яг өөрийнхөө битээр өөрийнхөө ямиг өөртөө суулгасан зүгээр ах би өөрөө таньж байгаа болохоо бас хөдөлгөөнтэй болохоор дараа нь ямар нэг эрсдэл гарахад эсвэл тоглож байгаад ч юм ахаад ингээд зохиолоход ядаж өөрийн юм маань өөртөө байж ивэл арай эрсдэл багтаа болоо гэж утсан. Тэгээд яг хөө мэдээж ингээд шууд ийм тавьчдаг юмд бол зөндөл байна. Тэгээд тэмүүд юмнуудыг энэ гадны битийг нэрсээ сонирхсангүй пластик юмнууд ч байт юм байна. Өөр өглөө. Силикон. Тэгээд ер нь янз янзын юм. Донорын юм. Гадны хүний донорын бүх хүмүүсийн бие тааруулсан тийм донорын хүртэл ингээд тавьчихдаг гэдэг. Мөгөөрсийг тавьчихдаг гэж байна. Тэгээд тэр мөр надад бол жоохон хэцүү санагцсан. Ягаад тэгэхээр нэг юм хатуу нэг юм дээрээ тавьчихдаг. Тэрийг ингээд дараад нь зохиолоод энэ дээрээс юм энэ дээрээ гараад ирчих юм санагдаад жоохон хайсан. Тэгээд чихний мөгөөрс болон хавранаас мөгөөрс авч идэм байна. Гэхдээ чих болохоор ингээд юм сул жижигхэн юм зөөлхөн хөнгөн эргэтэн болохоор чихний мөгөөрс явандаа ингээд жоохон сулрах гэдэг талтай болохоор хариунаас мөгөөрс авч идэм байна. Тэгээд миний яг хүсэж байгаа зүйл гэдэг юм бол тийм өндөр хамар маамар гой хамар биш бигээс хамрандаа хайртай дуртай зүгээр л яг энийг хэсэг тэнгүү дотор талынхан тэр асуудлууд нь зохицуулагдчихвол ер нь болж байгаа. Тэгээд тийм амар химэл хамар тэгж өндөр гой хамар маамар альцгүй байна. Тэгээд одоо ингээд харж байгаачлаа яг ингээд харагдаж байгаа гэж бодож байна. Модлон өмнө хөрх хамартай байсан тий. Модлон хөрх хамартай байсан. Тэгээд яг ингээд хажуунаасаа ингээд харангууд энэ яснаас доош юм өнжөр одоолгонгууд ядаж энэ ястайгаа тэнцвэрлэх хэмжээний нэг юм чүчүүд жоохон тэнцвэрлэх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээд хамгийн том бас тулгарч исэн хэцүү асуудал нэг гэх юм бол амьсгалж чадахгүй ингээд битүү байгаад тэгээд тэр амар хэцүүсэн. Тэгээд дандаа амар амьсгалаа дутаа амьслаад ангууд ингээд толгоо өвдөөд тэгээд тэрнээсээ болоод ер нь за хаалгаанд орох хэрэгтэй гэдэг. Хаалгааны заалтаа гэдгийг жоохон мэдчихлээсэн л та. Тэгээд нөгөө эрсдэл үүрч чадахгүй тэмцээн оролт амбалтын сургалт тоглолтойсэн болохоор нэмж эрсдэл үүрч чадахгүй тэрнээсээ жоохон айгаад өмнө нас нөгөө хамраа хугалчаад яг хугалсан үедээ тэгшлүүлж исэн. Тэгээд тэгшлүүлсэн хамраа дахиад зохиолоод ер нь болцсон болохоор жоохон айгаад байгаа. Айгаад исэн. Тэгээд одоо ер нь тэмцээн оролтоо дуусаад 8 сард орё гэж бодож явсаар байгаа. Тэгээд ажиллаж чадчихгүй би өөрөө ч бас нэг жоохон айцтай зориг гаргаж ирч чадахгүй байж байгаа сая. Тэгээд одоо яг цаг зав гарсан дээр нэгэ зориглоо шууд ирсэн байна. Манай эмнэлгийн зүгээс танд өгж байгаа after service буюу одоо гоо сайхны баталгаа байгаа. Манай эмнэлгийн хувьд болохоор хамрын мэс тасалтай 3 жилийн баталгаа өгдөг. 3 жилийн баталгаан дотроо ямар зүйл орох вэ гэхээр хаалганаас үүдэлтэй ямар нэг асуудал гарах юм бол 3 жилийн дотор танд авагдах эмчилгээ арга хэмжээ бүгд ямар нэг нэмэлтүүл бөгөө 100% авах гэсэн. За 3 жилээс цааш хэрвээ танд ямар нэг асуудал гараад ирэх юм бол өршөлтөгч өөрөө бүх зардлаа ерөөдөө бол хариуцж эмчээс үйлчлэгээ авна гэсэн байгаа. Яг нөгөө талаас 3 жилийн баталгаа өгч гинэ гэдэг нь гадаадад ирж байгаа үйлчлэгчийн хувьд болохоор тодорхой хугацаанд яг үндсэн эмчилгээг хийлгээд ерөөдөө бол явчихдээ шүү дээ. Тийм учраас эргээд ямар нэгэн байдлаар буухын зүг буцаа хаягтай гэдэг шиг ямар нэгэн байдлаар гадаад одоо өөрийнхөө зорцсон усны дараа асуудал гарлаа гэхэд буцаад наашаа ирэхэд эмнэлэг дээр ирээд тодорхой өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд ирэхэд бүрэн ингээд тань ямар нэгэн нэмэлт төлбөргүй үйлчлэх болохоор бас харьцангуй баталгаа өгч байгаа нь бас айгүй сэтгэл зүйн бас тайван байт юм уу гэж өргөдөө бол анзаардаг. За тэгээд Солонгос улсад ямар нэгэн гоо сайхны хаалгаа ямар нэгэн эрүүл мэндийн даатгалд өргөдөө хамааргүй тухайн өршөлтч маань өөрөө 100% бүтэн төлбөрөө төлж хаалгаанд ордог байгаа. За тэгээд бүтэн 100% төлбөрөө төлж гинэ гэдэг нь илгээд та хэлээр гарахтаа хаалгааныгаа нийт төлсөн үнийн дүнгээс такс фригаа ерөөдөө авах боломжтой байгаа. Тэгээд тав дээр болохоор өнөөдөр эрүүл мэнд болон гоо сайхан талаасаа бага зэргийн хавсарсан хаалгааны ерөөдөө бол орж байгаа. Гэтэ мэдээж эрүүл мэнд талаас орж байгаа хаалгаа маань илүү цонхолж орж иж байгаа тий. Тэгээд хүн хамрын хаалгаанд орж байгаа шалтгаан нь өмнө нь бол орж байгаагүй ямар нэгэн байдлаар
эртэл авсны үндсэн дээр ерөөхдөө бол амьсгалынхаа бас замыг хэлээ дээрдүүлэх зорилгоор орж байгаа тий. Тэгэхээр энэ дээр үнэн зөв чиглээд өнөөдрийн онсаар тэгээд газар зүйн энэ болохоор агуулга бол ахаад давтаад хэлж байгаа. Хүн болгон тодорхой хэмжээгээр тэгш хэмээн бус байдаг. Мэдээж тухайн хүний онцлогоос хамааран эмч хаалгагаа бүрэн хийж өгнө. За өнөөдөр дахиад давтаад хэлэхэд та хоёрын хаалгаа эрүүл мэндийн талаас илүүтэй ерөөдөө л тодорхой хэмжээний ясны авсан бэртлээ тэгшлэх зорилгоор илүү зохиолж орж байгаа. За тэгээ хаалгааны дараа хүмүүр дэлгэрэх одоо нүүрэнд үүсэх хөхрөлт болон хавангийн хэмжээ харилцан адилгүй байна. За тэгэнгүүт хааны хаалгааны дараа хамгийн нэг гол зүйл нь оюуны сорвжид гэдэг зүйл давхар яригдж байгаа. Та бүхэн болохоор хамрын гадна болон дотор хоёр нүхэндээ ингээд нийтдээ 3 үндсүүл хийлгээ сорвжилттай байна. Мөн харганы мөгөөс ашиглаж нийт сасалд орж байгаа учраас цэжний доод хэсэгт 2-оос 2.5 см сүсэл тас давхар орж ирнэ. Тэгээ оюуны идэгрэлтээс хамаарат зарим хүний арьс идэвхтэй өргөд амир давхардаж сорвжилт үүсэх маягаар идэгдэг. Тийм болохоор хаалгааны дараа зөөлж байгаа тос. За тэгээ сорвны тосоо маш сайн түрхээд өгөрөө. За тэгээ хамгийн сүүл нь болохоор энэ дээр яс тэгшлэлт мессеж байгаа тий түрүүний хэлснээр бидний нүур ерөөхдөө бол мэдрэлийн суц тэр чигээрээ дамжин өнгөрдөг учраас яс тэгшлэх мессежлбар дээр эмч мэдрэлийн суцыг аль болох хүндэхгүй байх талаас нь ерөөхдөө бол хийж өгнө. За тэгээ энэ болохоор юу гэж байна гэхээр та манай эмнэлэгт зөвлөгөөгөө аваад зөвлөгөөнийгөө авсан үр дүнгээс хамаарат ерөөхдөө бол манай эмнэлэг сонгох шийдвэр гаргасан байгаа тий. Тэгэхээр өнөөдөр хаалганыгаа төлбөр бүрэн төлөөд хаалганы дараах тухайн хүний одоо нөгөө сэтгэл ханамжийн байдлаас хамаараа зарим хүмүүс төлбөрийн буцаа олголт бас ингээ яригдах хүртэл арга хэмжээ авдаг. Гэхдээ аль болох төлбөрийн буцаа олголт гэдэг зүйл бол өрхөдөө 100% байхгүй. Та зөвлөгөө маш сайн авсны үндсэн дээр манай эмнэлгийг сонгоод орж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн амар үзүүлэх хүсэж байгаа зүйл нь эднэр хардаа. Чинь ингээд хамгийн амар ойлгомжтой тайлбарлаж өгсөн зүйл нь энэ ингээ хамар байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд миний ингээд хамгийн хэцүү ингээд дотор байгаа миний ойлгосноор ямар ч байсан одоо миний баруун тал гингүүт энэний тал болж ш тэнгүүд энэ ийм том заагаар хүн ингээд хамрынхаа нөх ингэж юугаар ингэж амьсгалдаг байгаа даа байхгүй энэ юмар. Тэгсэн чинь минийх болохоор энэ нь жоох ийш ингээд дэлэлттэй тэгснээ энэ тал нь бүр юм зайг болцсноо. Ийм хүн ингээд энэ жижигхэн нөхөр ингээд амьсгалдаг байсан байгаа юм чи. Одоо тэгээд бүр ийм овон горхоолоо ингээд амьсгалахын төлөө навч бай. Тийм болохоор эрүүл мэндийн талаас бол шийдвэр бүхний сайжлбар зөвлөгөөн дээр хийсний дагуу бүгд хийдэн. Харин яг гаднаас амаг харддаг гоо сайхан талаасаа хоёулын хамрын нуруу бол хэд өндөрлөг биш. Яг голын одоо ерөөд бол хонхоож орсон хэсэг байгаа шүү дээ. Тэр хэсэгтээ илүү нөгөө point өгөөд харганы мөгөөс өрөвд бол дүүрэлт хийгээд тэгээ хамгийн одоо дээдлийн одоо барьж байгаа ясаагаад байгаа шүү дээ. Ямар нэг яс үргэлт бол хийхгүй яг тэр яснаасаа ингээд адилхан ингэж нуурж орж ирсэн байдлаар ерөөд дүүрэлт хийгээд мөрөөныхаа өндрийг ерөөд бол гаргаад хамрын үзүүр үед болохоор бүр ингэ шампунь сужаар өндөрлөхгүй яг натурал хэмжээнд яг уусгаад ингэ бариад өндөрлөё. 그리고 진하게 이제 За зөвлөж байна хий. 그래요. 혹시 뭐 궁금하신 거 있어요? 대사 썼으려. 준비해드릴게요. Let's go. 하산다 하렵지. 산다스는 어떤? 그다. 잠깐만 앉아 계세요. Чидэн амарх юм бэ. Ер нь бол миний гарч идэг юм гадархай. Үнэхээр монголчууд ер нь хэд юм бэ? Тийм монгол хүмүүсээс нөө. Nice. За эндээс ингээд хаалганы бүс рүү авахгүй хаалганы бүс рүү орж байгаа гэсэн ингээд арчихгүй юу? Одоо ч доохоо. Одоо юу гэж байна?
액세서리나 소지품 Энэ 없으시고요? ямар нэг гоё чимэглүү дотор өвлөв байхгүй бүгд. 화장실은 다녀오셨어요? Яа л явчаад ирсэн тий. Ял явцсан. Тэгтээ хүндрэмээр юм шиг тэгтээ хүндрэхээр гарахгүй ч биш. Ахуу сандраал байгаа. Дотроо ороод баач үү. За тэгээ хаалганы. За байж тань. 화장실 다녀오신가요? 좀 추우실 수 있어요. хаалганы одоо эндээс илүү таарчих та. Хаалганы өөр илүү тааж байгаа хүмүүс байхгүй. Би одоо гоо сайхад эвлээс гарч байгаа буу салаа болоодоос гарч байгаа буу яг одоо юу юм бэ те. Усад орчоод жоохон ойт төстэй ирчээд үсээ ингээд орооцоо байсан ч бүр. Тэгж иргэж мэрэгч. Одоо хаташтай гээд байна. Байтаа. Гээд. Say bye. 안녕하세요. 오늘도 나가도 гадна талаа гипсээ болно оёдлаа авах гэсэн байна. Инглидэр режим надад хөдөр. Манай л юм гоё гоос таартаа. Гэж тавьдаг харалтаа. Эний чин гээд тэхүр байна. 이게 테이프 때문에 조금 불편해요. Танийта 3 удаагийн нөгөө наал хоёр ахуй нөгөө гипс наасан гэдэг жоохон ахуй жоохон өндөрлөлтөд тухгүй юм бодчихсон. Тэгвэл надад сайн харагдахгүй чанд ямар. 알코올 냄새 좀 나요. За тэгээ нөгөө хариу төлбөцөө гэрч болгоод юм жоо. Хаач чадахгүй нэ авч чадахгүй. За харъя та тий. Хоёлаа. Одоо тэгээ хам буугаад Өндөр болцоо өстэй. Одоо гэтээ энэ өндрөөс аваад дахиад жоохон буур. Яагаад тэгэхээр нөгөө нэг өөрийгөө харганы мөгөөсөөр хамар өндөрөхөд нөгөө юм баг зэрэг нөгөө 5-аас 10% тооцоолж хийгээд хийжсэн да. Тэр нь нэг сар болоод байгаа яваад байна. Тэгээд одоо нөгөө нэг энэ гипсэрээ ингээд явцсан энэ хоёр талын бариун болоход ингээд мөр зүр эднэр нь ингээд азан болоо хавдан буугаад ирэхээр Хаан буугаад ир. Одоо тэгэл 8 дахь 9 дахь 10 дахь хоног гэл ингээд бол нэлээд хүрхэн гой бууччихсан шүү. 편한 거 있어요? 절보라 썼지 절보라고요. Энд ч магадгүй шаардлагатай гэж үзэх бол өнөөдөр ахаад дээр нь гипс тавьчих магадгүй тахгүй ч магадгүй. First impression. Юу чинь. бичихгүй байна. 님은 잠깐 앉아 있어요. 눈 감을게요. Number 2. 아프기 시작했던 거 같아요. За хамраа гипс төлчлээ. 그냥 여기 깁스는 뭐 사실 그냥 급스는 12일차인데 13일차 정도 빼도 돼요? 아 맞아요. 그냥 일주일 때 상관없어요. 실밥은 14일차 제가 하고. 좀뭐 Босоо. Шалгаа. 괜찮았나? Үгийн шалган дээр өдрөөр ороод иж болох уу? Болно ш хоёрын цаг цаа болох юм бол ирээл Өдрөөр ороод иж яг юм бол. Ядаж ч хаван хавдар боох та. Би ч нөгөө одоо 10 сард нөгөө найртай болох ш тэрнээс өмнө бас буулгаатай үлдэж таа тахгүй. тэр бол нээлттэй. Тэгвэл өдөр болгоо ирээд байлтай. Манайх ч эндээс ойрхон километрийг зайтай. Энэ амар гоё юм. Болоо. Бороо сайн гоё. Самда. Төлбөр төлчлөө. Одоо тэгээд такс ребаунда бас давхар аваад
За. 좀 있으시네. 여기다 담다 매나 그치? 테이프만 붙이실까요? 아, 오늘 출국이 언제죠? 26일 26일? 오늘 며칠이지? 22일. 아, 그럼 좀 남았구나. 테이프만 좀 할까? 부목은 안 하시고 부모가 안 테이프만 합시다. 또 өнөөдөр зүгээр 좀만 좀 늘리면 되겠다. гипсээ бол тавихгүйгээр ерөөхдөө наалт штэ тий. Наалт ерөөхдөө наяа гэж. Яа, миний хамар бүр амар амсгалаа зөө. Ёсоо шүрээ мөнгөрлж байна. Гоё наа. Гоё байна. Тэгтээ бас зарим юм өндөрлмээргүй би санагддаг юм байна. Амар өндөрлөдөг болт юм шүү. 생각보다 нөгөө харганы мөгөөсөр хамрын нөгөө өндөрлөхөд мөгөөс нь өөрөө маш сайн нөгөө бэхжих шаардлагатай учраас 많이 아프세요 지금? үүдж байна. Үгүй зүгээр дарахаар сатгшаа ингэж тахгүй. Аа нөгөө ингийн силиконы утгад ингийн силикон 7 хоног өдөр ирээд гипс авчид дахиж нэмэлтээр нэг гипс тавьдаг байхгүй юу? Гэтэ харганы мөгөөсөө мөрөө өндөрлж байгаа тохиол баг 14 оны ямар нэг байдлыг би авчдаг болохоор 다른 거뭐 불편한 хоёр нүдний зай нөгөө арц юм шиг санагдаад байна гэж байна гэсэн чи угаасаа яаж чаар саврын дуран дээр ингээд хоёрын хаваа ихтэй байна. Тэгээ буугаад ороод тэр арц ингээ өөрөө сулраад тавигдчихна. Тэгэхээр санаа зовлтгоо гэж. 연골 몰라드릴게요. За тасаа сайн төрөх байгаа тийм. 수술한 거예요? Сая л 아, 상관없나? 그리고 첫잔 해주시고 살짝 이쪽으로 Өнөөдөр аяцаа хуусан, гипс хуусан гэсэн чинь ингээд өөрийгөө дахин ингээд хожим хараад, камерт хараад амар санагдаад идэм бэ. Гэтэ хожоо хавцтай байгаа. Тэгээд амар гоё стил хах юм байна.